Бат Эрдэнийн ган эрдэнэ. Ойр тойрны хүмүүсийнх нь дуудадгаар гарда. Seco брендийн цаг засдаг Монгол дахь ганц мэргэжилтэн. Тэрээр 2008 онд наран дэлгүрт худалдагчаар ажилд орж багаасаа техник сэтгэлгээтэй байсан нь ажлынхаа анхад шав орж цаг засварч болоход нь тусалжээ. Энэ ажлаа бас өөрөө би хайртай дуртай. Одоо хүний эвдэрсэн цаг шүү дээ. Эвдэрсэн даа зөөхгүй. Янзлаад нөгөө цаг чинь ингээд явж эхлэх. Тэр мөчл хамгийн гоё идэх байхгүй. Тэрээр 2011 онд Малайзийн Куала-Лумпурт, 2013-2018 онд Хонконгод цаг засварчны сургалтанд хамрагдсан юм. Харин одоо гардаа тархины хавдартай. Өвчтэй гэж гутрахгүйгээр намайг байхгүй болсны дараа ар гэрийнхэн маань сайхан амьдрах учиртай тул одоо амьд дээрээ хичээж байгаагаа бидэнд ийхүү ярьлаа. Би ч өөрөө архитам гэрэлдүү. Тэгээд той нөгөө машинаар уралдаг. Тэгээд өөрийгөө экстрим спортер хичээлдэг. Тэгээ архитам гэрэлдүү ер нь ирүүл гэж боддог байлаа. Тэгээд 2018 онд тархины хавдартай гэдэг унштай. Тэгээд 3 дахь эмнэлэгтэр ял даглал орсон. Одоо яг та нар анзаарсан бол ингээд нүүрний ингээд баруун тал ингээд халууны дараа ингээд мэдэг болсон. Хаглаанаас хойш 6 сарын дараа нэг татан ямараа гэдэг юм байдаг байхгүй. Нөгөө хавдарч нь буцаад томроод ургацсан. Монголын нөгөө эмнэлгийн тоног төхөөрөмжтэй юмуд нь жоохон гоцрогдсон. Тэгээ халад одоо юу гэдгийг галаатын улсууд бол энэ төрлийн хангалааг бол хийж гин мөнгө сагууд л гоцсон шүү дээ. Солонгосын нөгөө Ёнсын эмнэлгийг сонгоод тэгээд бүх шинжилгээ өгчөө тэгээд тэндээс яг үнийн санал аваад ирсэн Монголд. Тэгээд 200-аас 250 сая болох болов гэсэн. За яг би байхгүй болчлаа гэхэд яг миний амьдрал цаана үлж байгаа хүмүүс юу төлөхөл гэдэг хүн бод тийм л хамгийн түрүүнд за хоёр хүүхэд нь яах вэ? Эхнэр нь яах вэ? Аав ээжүүд яах вэ? Миний ажил энд хорлох хүн байхгүй одоо энэ тэр яана гэл намайг нэг байхгүй болсон ч гэсэндээ бас нэг юм чи ингэж явах хэрэгтэй шүү. Одоо энэ өвчнөөс салж чадахгүй юм чи энэ өвчнийг яаж игээл одоо таамдуулах хэрэгтэй. Сэтгэл санаагаар гутраад ирэхгүй. Одоо тийм өвчтэй байж лээ. Тэгэл байтэн амьдрал цаашаа явдгаараа явна. Тэгээ би яг хүтэнд гутралаа голья гэдэг одоо бүх юм болохгүй юм биш. Тэгэл цаашаа өөрийгөө өвцөн гэж бодохгүй л хэвчээ шүү дээ. Тэгээд манай ихнэр чинь өөрөө төрийн албан гिचлаа. Тэгээд цалин айгаа мó. Тэгээд хоёр хүүхэдтэй байна. Тэгээд одоо би байхгүй л гэхэд эхний цалингаар ирээ амбилаа гэд хөрөхгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар одоо сурах хэрэгтэй. Тэгээд эхнэрээ бол Солонгос руу сургалт явуулсан. Тэгээд сургалт төгсөөд ирэх баг. Тэгээд иржүүл бас нэг хилтэй тэгээд бас ажилт мэргэжлээрээ дээр болох юм болов. Багийнхаа сувг цэцгэлэн цогоод тамга сургалт нөгөөд ажуугаар ажилтаа хийгээд тэгэл явж штэ. Одоо яг ямар нэгэн өвдлөө гэхэд им тэрэг ирж болдог. Гүрийгэл нөгөө өвчнөө тэгэл тав штэ. Амьдрал гэдэг нь зүгээр л хэрүүл саруул одоо би ингээд өвдсөн гадуур явж байгаа би нөгөөрөө гүйж чадахгүй байхгүй чадгаа болцсон. Тэгээд энэ гүйж байгаа инээж байгаа тэр одоо өвдөгөө хэрүүл саруул байгаа хүмүүсийг хараад аюу хатархдаг. Мөнгө болоод яг олдог олно.